1839 онд анх гэрэл зургийг албан ёсоор бүртгэсэн байдаг. Үүнээс хойш технологийн хувьд тасралтгүй хөгжсөөр 1988 онд анхны дижитал камер хэрэглээнд нэвтэрсэн байдаг. Тэгэхээр өнөө үед дижитал камерыг compact, bridge, mirrorless, SLR гэсэн үндсэн дөрвөн бүлэгт ангилж үздэг. Тэгэхээр эдгээр ангиллын камерууд маань мөн дотроо сенсорын хэмжээ болон өөрсдийн хэлбэр хийцээсээ хамааран хэд хэдэн хэсэгт хуваагддаг. Техник технологи хурдцтайгаар хөгжиж буй өнөө үед гар утасны камер нь дижитал камерын өдөр тутмын энгийн хэрэглээг орлож эхлээд байна. Үүний үр дүнд компакт болон bridge төрлийн камерын хэрэглээ жил ирэх бүр буурсаар байгаа. Дурангаар орж ирж буй дүрсийг бичихийн тулд гэрлийг хураан авдаг төхөөрөмжийг сенсор гэдэг. CCD болон CMOS төрлийн сенсорууд байх бөгөөд энэ нь таны шагаавчаар харсан зүйлийг гэрэл зураг болгон хувиргадаг. Тэгэхээр дижитал камерт хэд хэдэн өөр хэмжээтэй сенсорыг ашигладагч хамгийн түгээмэл ашиглагддаг нь тайрагдсан хүрээтэй буюу cropped sensor, бүрэн хүрээтэй буюу full frame sensor, мөн түүнчлэн дунд форматын буюу medium формат сенсорууд юм. Дунд форматын камерууд нь том хэмжээ бүхий нягтрал сайтай, маш өндөр чанартай зураг гаргадаг тул ийм төрлийн камерыг ихэвчлэн загвар болон сурталчилгааны гэрэл зурагт ашигладаг. Hasselblad, Fason, Leica, Horstman, Fujifilm, Pentax зэрэг брэндүүд ийм төрлийн сенсор бүхий камер үйлдвэрлэдэг. Хуучны 35 мм-ийн хальстай ижил хэмжээний сенсор бүхий камерыг бүрэн хүрээтэй буюу full frame камер гэдэг. Sony, Canon, Nikon, Leica зэрэг брэндүүд энэ төрлийн сенсортой камер үйлдвэрлэдэг бөгөөд сүүлийн жилүүдэд Panasonic, Sigma зэрэг брэндүүд нэмэгдээд байгаа. Ихэнх загварууд нь агсан төвшний мэргэжлийн гэрэл зурагчдад зориулагдсан байдаг. Canon, Nikon, Fujifilm, Pentax, Sony зэрэг брэндүүд энэхүү мэдрэгчийн хэмжээг ашигладаг бөгөөд ихэнх камерууд нь анхан болон дундчдны гэрэл зурагчдад зориулагдсан байдаг. Nikon, Fujifilm, Pentax, Sony зэрэг брэндүүдэд сенсорын хэмжээ нь 23.5-ыг үржих нь 15.6 мм байдаг бол Canon брэндийнх 22.3-ыг үржих нь 14.9 мм байдаг. 2008 онд анхны толигүй камер болох Panasonic брэндийн Lumix DMC G1 загвар гарсан нь 4.3 сенсортэй байжээ. Одоо ч гэсэн энэхүү системийн томоохон төлөөлөгч нь Panasonic, Olympus зэрэг брэндүүд байдаг. Сенсорын хэмжээ том байх тусам дүрсний чанар сайтай, бага гэрлийн нөхцөлд илүү сайн ажиллаж, талбайн хяналтыг илүү гүнзгийрүүлэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, өргөн динамик цар хүрээтэй байдаг бөгөөд энэ нь өнгөний наливчлалыг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Динамик хүрээ буюу dynamic range нь зургийн чанарыг тодорхойлдог чухал зүйлүүдийн нэг юм. Энгийнээр тодорхойлбол гэрлийн хамгийн их ба хамгийн бага утгуудын хоорондын харьцааг dynamic range гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хар ба цагааны хооронд гэрэл хэдэн алхмаар шилжиж түүний яг ямар хэсгийг нь мэдэрч чадаж байгаагаар динамик хүрээг тодорхойлдог. Динамик хүрээ гэдэг нь тухайн үзэгдэлд байгаа гэрлийн утгын мужим. Зарим камерууд энэ гэрлийн утгыг бусдаасаа илүү сайн бүртгэдэг. Одоогийн байдлаар хамгийн сайн динамик хүрээтэй камерууд 14 алхам буюу F зогсолтыг бүртгэж чадаж байна. Харин хүний нүд ердийн камераас илүү динамик мужийг мэдэрч чаддаг. Янз бүрийн гэрэлд нээгддэг, хаагддаг нөхцөлийг авч үзвэл бидний нүд бараг 24 F зогсолтыг харж чаддаг.
Бидний харж буй зургууд сая пикслээс бүрддэг. Жишээлбэл 24 мегапикслийн камер нь 24 сая пикслийг бүртгэсэн дүрсийг буулгадаг. Гэрэл зургийн нягтрал болон мегапиксел хоёр нь хоорондоо шууд хамааралтай юм. Мегапикслийг тооцохдоо камерын сенсорын өндөр ба өргөний хэмжээг хооронд нь үржүүлж 1 сая хуваах байдлаар тодорхойлдог. Жишээлбэл Nikon-ы D810 загварын 7360-ыг харьцах нь 4912 нягтралтай зураг нь 36.2 мегапиксел хэмжээтэй дүрсийг буулгах болно. Гэхдээ дан ганц мегапикслийн тоо илүү байх нь зургийн чанарыг баталгаажуулахгүй. Өөрөөр хэлбэл мегапикслийн тооноос гадна тэдгээрийн хэмжээ чухал байдаг. Пикслийн хэмжээг сенсорын өргөнийг зургийн өргөнд харьцуулж 1000-аар үржүүлж тооцно. Жишээлбэл Nikon D810 загварын сенсорын 1 пикслийн хэмжээ нь 489 микрон байна. Өмнө нь хэлснээр мегапикслийн тоо илүү байх нь зургийн чанарыг баталгаажуулахгүй. Тухайлбал Huawei P40 Pro загварын гар утас нь 50 мегапикслийн камертай байдаг. Гэхдээ дүрсний чанар нь Nikon D810 загварынхаас хамаагүй бага байдаг. Учир нь тухайн гар утасны 1 пикслийн хэмжээ нь 244 микрон юм. Өөрөөр хэлбэл ухаалаг гар утасны сенсор нь жижиг хэмжээтэй тул 50 сая пикслийг хамттан шахдаг гэсэн үг. Том сенсор нь илүү том пикслийг авах боломжийг олгодог бөгөөд энэ нь илүү их динамик мужийг бий болгож шилжилтийн тоонол утга өнгөний наривчлалыг өгдөг байна. Тэгэхээр зарим тохиолдолд тухайн нөхцөл байдлаас шалтгаалan зургийг үргэлжилсэн горим дээр авах шаардлага гардаг. Энэ үед 1 секундэд авах зургийн тоон тухайн камерын хүчин чадлыг илэрхийлэх чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Энэхүү горимыг спортын болон ан амтны зурагт түгээмэл ашигладаг. Мэдээж жил ирэх тусам энэхүү үзүүлэлт улам бүр нэмэгдсээр байгаа. Жишээ нь Nikon брендийн 1999 онд гаргаж ирсэн D1 загвар нь секундэд 4.5 зураг дардаг байсан бол үүнээс 20 жилийн дараа буюу 2019 онд гаргасан D6 загвар секундэд 14 зураг дарж байна. Энэхүү үзүүлэлт нь тухайн камерын процессорын боловсруулах хурд, зургийн хэмжээ болон формат, мөн картны бичих хурд зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Хэрэв та спортын гэрэл зураг сонирхдог бол танд өндөр нягтрал, өргөн динамик хүрээнээс илүүтэйгээр энэхүү үзүүлэлт хэрэг болох болно. Автофокус нь гэрэл зургийн түүхэн дэх харьцангуй шинэ нээлт бөгөөд анх 1977 онд танилцуулагдсан байдаг. Тэгэхээр дижитал камерууд нь янз бүрийн нөхцөл байдалд тохирсон автофокусны горимуудтай байдаг. Тиймээс тухайн нөхцөл байдалд тохирсон фокусны горимыг зөв сонгож ашигласнаас таны гэрэл зургийн чанар шалтгааллах болно. Энэ талаар бид тусдан сэдэв болгон дэлгэрэнгүй ярилцсан. Тэгэхээр энэ удаагийн сэдэв маань дижитал камерын талаар байлаа. Тэр дундаа дижитал камерын хүчин чадлыг илэрхийлэгч гол үзүүлэлтүүдийн талаар ярилцлаа. Бидний дараагийн сэдэв дурангийн талаар байх болно.